Сайн байна уу? Та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. Та бүхнийг чек хэлний онлайн видео сургалтын 4-р хичээлд урьж байна. За өмнөх видеон дээр дуу суус сонсогдож байна гэсэн хүсэлтийг олон хүмүүс гаргасан тул өнөөдөр би микрофон нэлээд тулгаж ярьж байна. Тийм учраас миний яриа нэлээд цоргиж сонсогдож байж магадгүй. За мөн өмнөх буюу 3-р хичээлдэр бид нэр деклинаци үүссэн. Тэр маань чек хэлний тгийн ялгал. За тэрэн дээр би ганц хоёр зүйлийг дутууд улмыг орхиж хэлснэ юун төрөнд энд засч залруулахыг хүслээ. За би юу орхиж хэлсэн бэ гэхээр vocative тийм ялгалыг ямар үед ашиглах вэ гэхээр та хин нэгнийг дуудахад одоо хандаж юм асуухад бол ашиглана. За монгол хэлэнд ч гэсэндээ vocative бол ажиглагддаг. Жишээлбэл бид нэр ээж хүнийг дуудахад бол ээжээ, аав хүнийг дуудвал аава, эмч хүнийг дуудвал бид эмчээ хэмээн дуудаж харилцдаг. За үүнтэй адилхан чек хэлэн дээр бол vocative гэсэн энэ тусгай тхий ялгал маань одоо ингэж хувиргаж үгээ хувиргаж байгаа. За жишээлбэл отец гэдэг үг маань отчээ, одоо матка гэсэн үг маань одоо энэ матко тий матко, доктор гэсэн үг маань пана докторе гэд бид нэр тэр хүндээ хандаж хэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нэр юу үзэх вэ гэхээр accusative. Энэ маань accusative буюу заахын тий ялгал. За тэгэхээр эхний тий ялгал маань бол nominative буюу нэрлэхийн тий ялгал байгаа. Нэрлэхийн тий ялгал маань цоёто гэсэн асуултанд хариулагдана. Тэр маань энэ юу вэ, тийм үү? За тэгэхээр жишээлбэл энэ зураг харж байна. Тэгэхээр цоёто. Так, тое словник буюу энэ бол тойл бичээг. За дараагийн асуулт нь болохоор цоёто. Тое тушка буюу харанда. За дараагийн зурган дээр цоёто энэ маань болохоор тое перо буюу үзэг. За тэгэхээр словник гэсэн үг маань юугаар гүйгүүлэгчээр төгсөж байгаа учраас мужскирод, тушка буюу харанда гэсэн үг маань аагаар төгсөж байгаа учраас женский буюу эмхүйс, перо гэдэг үг маань болохоор оогоор төгсөж байгаа учраас энэ маань зүйтэй неутралны род. За тэгэхээр эдгээр нэр үгс маань accusative дээр яаж хувирах вэ гэхээр одоо цоо маш буюу чамд юу байгаа юм бэ гэх юм бол ямам словник гэд үс хувирахгүй. Яг адилхан бод. Одоо ямам перо буюу үзэг байна гэх юм бол бас хувирахгүй. Хамгийн гол юун дээр ямам түшгүүгээд энэ маань а маань уу болж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ямам словник гэхээр надаа тойл бичиг байгаа. Тэ? Тэр маань чамд юу байгаа юм бэ гэхээр надаа тойл бичиг байгаа. Гэт байгаа зүйлийг тань зааж өгч байгаа учраас энэ маань accusative. Одоо жишээ nominative дээр тое тушка гингүүд ямам тушко гэх юм бол энэ бол харанда надад харанда байгаа гэх юм бол юу байгаа юм гэхээр танд тушко буюу харанда байгаа гэд таны тэр байгаа зүйлийг зааж өгч байгаа учраас энэ accusative ялгалыг хувиргаж хэрэгжилж байгаа. За дараа нь тое перо гэчээд ямам перо гэх юм бол надад үзэг байгаа. Ойлгомжтой юу? Яг байгаа зүйлийг тань зааж өгч байна. За одоо бүгдээрээ үдсэн зүйлүүд дээр тулгуурлаад цааш нь дэлгэрүүлж үзцгээе. За өмнө нь болохоор бид нэр зөвхөн нэр үгээ хувиргаад байсан бол одоо бүгдээрээ нэр үгээ тэмдэг нэртэй буюу илүү дэлгэрэнгүй болгож хувиргацгаая. За тэгэхээр цоёто
то есть словник. Оно, то есть словник. Але який словник? То є вакий словник. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ юу вэ гэсэн чинь энэ бол тойл бичиг. Ямар тойл бичиг юм бэ гэхээр энэ маань том тойл бичиг. Том одоо зузаан тойл бичиг гэж хариулж байгаа. За түүнтэй адилхан зоёто гэх юм бол тоё вака түшка буюу том харандаа утгын үед орчуулах сонин сонсгож магадгүй хамаагүй. За зоёто гэх юм бол тоё вака перо буюу том үзэг гэж хувирна. За тэгэхээр ваки вака гэсэн үгс маань хэдийгээр чех хэлэнд өөр харагдаж байгаа боловч энэ маань эцээцтэй монгол хэлэнд маань зөвхөн том л гэсэн үг байна. Том зузаан одоо юу гэдэг нь те. Тэгэхээр яагаад энэ маань ингэж байна гэхээр энэ маань ерөөсөө л нэр үгнээс хамаарч байгаа. За словник гэдэг маань мужский род учраас энэ маань уртий буюу ваки. Тушка гэдэг үг маань женский род учраас энэ маань вака гэдэг уртаагаар. Перо гэдэг үг маань неутральный род учраас энэ маань вака гэдэг уртээгээр төгссөн тэмдэг нэр байгаа. Тэмдэг нэр үг болж байгаа. Тэгэхээр та бол словник гэсэн үг хэлээд одоо ваки гэх юм бол тэрний араас бол заавал одоо юу гэх юм бэ? Мужский родын үг байна. Тэгэхээр та хизээч одоо вака словник гэж хэлж болохгүй. Энэ маань өөрөө одоо хэл зүйн алдаа буюу грамматикийн алдаа болоод явчихна. За тэгэхээр юутай номинатив дээр юм байдаг бол аккузатив дээр ямар байх вэ гэвэл ерөөсөө юугээл барай явчихна. Яг өмнөх дөнгөж сая үтсэн дүрмээ барай явчихна. Словник гэдэг үг маань бол хувирахгүйсэн яг тэрнтэйг адилхан номинатив дээрээ ямам ваки словник гэдэг яг адилханаар харж байна. За неутральный род дээр болохоор тоё ваке перо ямам ваке перо гэдэг бас л хувирахгүй. Зүгээр гол юм маань түшку түшка гэдэг үг маань түшку гэдэг маань аав болж хувирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө аккузатив дээр юу анзаарах вэ гэвэл мужский неутральный род дээр бол хувирахгүй яг номинативтайгаа адилхан юун дээр женский род дээр а маань у тэмдэг нэр маань уртаа маань аав болж уртаа маань аав уш ооштэй юм гарцж байна. Аав зүгээр а маань у болж хувирж байгаа. Тэрийг л та бүхэн ойлгох хэрэгтэй. За бүгдээрээ одоо өнөөдөр болон өмнө үдсэн хичээлүүд дээр тулгуурлаад энэхүү хэдэн өгүүлбэрийг хамтдаа орчуулцгаая. За надад өөр ойлгохтой санаа юм бичих санаа орж ирсэнгүй. Гэхдээ ямар ч гэсэн энэхүү үйл явдал маань бодит үйл явдал дээр тулгуурсан гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр яг юу болсон бэ гэхээр өнөөдөр бүтэн сайн өдөр яхоо телевизээр сууж исэн чинь гинт өссөн байгаа. Өссөн. Тэгээ хоол хийх гэрт хүн байх юу болж байгаа. Тэ. Гэрт хинж байхгүй. Тэгээд хөргөчөө уудлаад үтсэн чинь мах шалга ногоо шалга. Тэгэхээр дэлгүүр лөө гараад яазууж дэлгүүр бол манай байшингийн хажууханд байж таарсан байгаа юм. За тэгээд тэнгүүтээ дараа нь бас ус худалдаж авлаа гэсэн юм богино хэмжээний зохиомж байгаа. За одоо бүгдээрээ хамтдаа энэхүү текстийг монгол хэлнээс чех хэл рүү орчуулцгаая.
Өнөөдөр бүтэн сайн өдөр гэх юм бол Нинесие нийтиалээ би телевиз үзэж байна. Тэ телевиз үзэж суун гэх юм бол дивамсе на телевизи. Наагсны дараас телевизи гэдэг маань аккузатив болж хувирч орж ийн. За ямам халаад буюу би үсэж байна. Хэм болвол энэ маань үсэж байна. За ер нь бол мам гэсний энд юу гэж марцсан. Мам гэсний дараа бол ерөөсөө аккузатив ордог. Тэгэхээр халаад гэсэн үг маань болохоор мужс гэрод болохоор энэ үг маань номинатив болон аккузатив дээр бол ялгарч ямар нэгэн өөрчлөлтгүйгээр шууд орж иж байна. За гэрт хин чалга буюу нэг доо, ниний дома. За өдрийн хоол хийх хэрэгтэй болсоо гэх юм бол я потребую варжит обед. За тэгэхээр варжит гэдэг маань хоол хийх, обед гэдэг маань өдрийн хоол. Тэгэхээр варжит цоо гэх юм бол цоо буюу ингээд та обед гэдэг үгээ бол зааж хэлж өгч байгаа. Би өдрийн хоол хийх хэрэгтэй боллоо гэдэг. Тэгээ обед гэдэг маань мужс гэрод болохоор энд бол мужс гэрод байна. За але янема масо азеленини гэх юм бол энэ маань надаа одоо мах болон ногоо алга тий. За тэгэхээр тэди дуна масо гэдэг маань энэ маань неутралны род учраас бас аккузатив маань өөрч номинатив шиг орж ирж байна. За тэди дуна обход за дэлгүүр рүү гарч байна. За обход евэдлэ наши хобби гэх юм бол дэлгүүр манай байшингийн хажууханд тэгээд би бас ус худалдаж авлаа гэх юм бол яна накопим таки воду добро воду. За тэгэхээр энэ маань вода гэдэг үг маань женский буюу эм хүсийн үг болохоор аккузатив дээр воду болж хувирч байгаа. Накопим буюу худалдаж авах. Цоо яг юу худалдаж авах гэж та ус гэж зааж өгч байгаа учраас энэ дээр аккузатив хэрэгжилж байгаа учраас энэ маань а маань у болж. Тэгээд тэмдэг нэрний урт а маань о болж хувирч байгааг харж байна. Тэгэхээр ийм байна. За ингээд ойлгосон байх гэж найдаа. Гэт та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Бүгдэнд нь ингээд амжилт хүсье. Баярлалаа.